Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. Комендатор нэвтрүүлгийн ээж дугаар эхлэж байна. За энэ удаагийн зочноор Grand Band эмнэлгийн захирал эмч Ганс эмч зочноор уулзъя та. За тэгэхээр өнөөдрийн сэдэв бол ер нь Монгол хүний эрүүл мэндийн тухай сэдэв байх болно. Тэгээд одоо эмч хүн ирсэн байна. Тэгэхээр таныг одоо бидний урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн зүйл талархлаа илэрхийлье. За баярлалаа. Гэхдээ үзэл сууж байгаа бүх үзэгчид болон та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж мэдчилж байна. За тантай уулзах авшааныг бас ашиглаад за ер нь Монгол хүмүүст хамгийн их одоо тохиолдох болсон хавдар тэр дундаа болов тэгээд энэ элхний хавдрын тухай ярилцаач гэсэн ийм одоо бас хүсэлтийг манай үзэгч уншигчд бас бидэнд илэрхийлсэн байна. Тэгэхээр одоо би бас яг энэ асуудлаас танаас тодорхойлж бодож байна. Хавдар манай Монголд өнөөдөр явах хүсэлт байна. За хавдрын талаар бол одоо манай хавдар судлалын үндэсний төвийн арай илүү мэдээлэл өгөх байх. Гэхдээ бол яг нэгэнд асуусан болохоор хавдрыг одоо бас ярих нь зүйтэй. Тэгэхээр манай монголчууд одоо дэлхийд хавдрын өвчлөлөөр 2 дугаар хайранд ордог гэж ярьдаг. Тэр тусмаа элэгний хавдраар бол дэлхийд тэргүүлдэг. Энэ бол нөгөө 10,000 хүн амд ногдох одоо хүн амынхаа тооны өвчлөлөөр шүү дээ. Тэгж үстэй. Тэгэхээр одоо энэ хавдар бол Монголд бол гамшиг болцсон байна л гэсэн. Тийм ээ, энэ маш ноцтой мэдээлэл байна шүү дээ. Ноцтой мэдээлэл. Жил болгон одоо хавдар шинээр илрүүлж байгаа хавдрын тоог одоо ингээд жишээлбэл 2017 онд илэрсэн шинэ хавдрын тоог хэлэхэд бол 6,073 хавдар шинээр илэрсэн. Энийн 38.5% нэлэгний хавдар гэж 40% нь шүү дээ. Бараг 40%. Тэгэхээр одоо 6,000 одоо 100 орчим хүнээс 40% нь гэхэлэр 2,000 одоо 300-ээс 2,400 хүн илэгний хавдар шинээр илэрч байна гэсэн үг байхгүй юу? Энэ жил бүр илэрч байгаа гэсэн доо ер нь бол илэрч байгаа нийт доо тийм. Одоо жил болгон шинээр илэрч байгаа хавдрын тоо л байхгүй юу? Тэгэхээр одоо ямар ч хэсэн 2,300-400 орчим шинэ хавдар илэрч байна л гэсэн үг жилдээ. За тэгээд энэ хамгийн гол нэг аимшигтай юм нь энэ илэрч байгаа элэг гэдэг бол өөрөө дүлийн эрхтэн л дээ. Тэгэхээр одоо энэ онцлогдохгүй байсараад онцлогдохороо бүр эцсийн шатандаа орцсон хойноо дийлэнх хувь ингэж онцлогдож байгаа. Бараг 60-70-аас дээш хувь. Одоо эмчилгээг болцсон хойноо онцлогдож байгаа гэсэн. За тэгээд ийм үедээ хүмүүс эмч тандж ин гэсэн үг баг. Тийм үедээ л одоо онцлогдно гэдэг чинь эмч одоо илрүүлж байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд тэр үлдсэн одоо хувьд нь эмчилгээ авах одоо хэсэг одоо бүлгийн хүмүүс гэж байна шүү дээ. Тэр нь одоо юу гэдгийг одоо хагалгаа, хими эмчилгээ, туяа эмчилгээ тэгээд зарим нь элэг шилжүүлэн суулгах хаалгаанд орох юм хүмүүс. Элэг шилжүүлэн суулгах хаалгаа хийх шаардлагатай хүмүүс гэж харна. Тэгэхээр одоо яг бодтойгоор энэ жил хэдэн элэг шилжүүлэн суулгах хаалгаанд орох хүн байна вэ гэх юм бол тэрнийг бол хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Бүх элэгний хавдартай хүмүүс бүгдээрээ үзүүлээд нэг дараа асуудлаа шийдвэрлэж чинь гэж бол байхгүй. За тэгээд ер нь багцаа авч үзэхэд бол ийм байгаа юм. Тэгэхээр шинээр илэрч байгаа хавдрын одоо нэг 400-500 орчим нь бол мэдээж эргэлэг шилжүүлэн суулгах шаардлагатай юм үедээ явж байна гэж одоо тийм тоо гарч ирж байна. Тийм тоо гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр за ер нь бол 60% гэдэг бол ерөнхийдөө бол эмчилгээ авах боломжгүй тийм. 60-аас бүр 70%-аас дээш хувь гэж ярьдаг юм л тийм. За энэ одоо юу ер нь одоо яг манай Монголын ийм элхний хавдраар ийм их дээгүүр байгаад ямар одоо тийм шалтгаан байна вэ? За энэ хамгийн гол шалтгаан бол мэдээж элхний архаг өрөвсөл тий цирроз тэгээд ВИЦ вирусын халдвар гэж байгаа тий. За энэ халдвар бол дээр үеэсээ бид нар одоо Монгол улс чинь өвчлөмтгий өөрсдөө сайн дурын эмчилгээ хийдэг. Тэгээд нөгөө дээр үе ярьдаг шилэн шипресний гор одоо ингэж гарч байгаа гэдэг. Тэгвэл одоо үед бол одоо нэг удаагийн шипрес хэрэглэснээр бол энэ асуудал бол бас нэг хэсгийн зогсоож байгаа багасгсан гэсэн үг. Тэгээ багасгсан. Тэр үед одоо илэрсэн хавдар нь одоо явсаар хагаад ингээд эмчилгээгүй болсон. Тэгээд одоо жишээлбэл одоо бидний бага баг чинь ингээд нэг за 60-70 оны үеэр шипрес ч одоо ингээд төмөр савнд игээл
босдохгүй тийм. Нөгөө ариутгал халдвар гэдгийг чинь л одоо тэгж хуваарь хийдэг байлаа шүү дээ. Нэг шифризийг бол хагартал нь одоо хичнээн жаал дамжуулаад хэрэглэдэг юм байна. Тэгж л хэрэглэдэг байсан үе. Тэгээ тэр бол халдварыг тарааж байгаа гол нөхцөл гэж үздэг. Тэрнээс гадна нөгөө БЦ вирусын халдвар гэж шүү дээ. БЦ вирусын халдвар одоо ч гэсэн байгаа. Тэгэхдээ С вирусыг бол одоо хамгийн одоо сүүлийн үед ярьж байгаа элегбитэн Монгол хөтөлбөр гараад С вирусыг устгах ийм орж ирснээр бол одоо энэ бас нэг талын бол маш том амжилт. 2015 оноос хойш С вирусыг устгадаг болчлоо юм уу. Гэтэл Б вирусыг бүрэн одоо устгадаг ярилцдаг юм одоо хандаа хараахан байхгүй. Тэгээд Б вирусын халдвар хамгийн их байдаг байхгүй яг үнэ хэлэхэд бол. Тэгээд Б вирусын халдвар дээр одоо нэмэгдээд Дельта вирусын халдвар гэж. Энэ хоёр нийлэхээрээ бол хавдар өвчнийг бас маш хурдан одоо идэвхжүүлэх тийм нөхцөлийг бүрдүүлж байгаа гэсэн. За тэгээд Б вирус, Дельта вирус, С вирусыг тарааж байгаа халдварыг бүрэн зогсоож чадсан уу гэх юм бол одоо орчин үед бас чадаагүй байгаа. Энэ нь бол одоо яг халдварыг одоо бас хоёр ангилж үздэг л баталгаа талдвар, баталгаа тус халдвар гэдэг. Баталгаа талдвар нь яг БЦ вирусын халдвар авсан хүмүүсээр ингээд авчиад халдаж байгааг хэлж байна. За баталгаа тус халдвар нь ахын халдвар гэж болно. Энэ олон гоо сайхны салбарууд шивээс хийж гэн. Тэгээд энэ олон шүдний эмэлгүүл байна. Энэ олон одоо янз бүрийн одоо ажилбар хийж байгаа газрууд байна. Одоо ингээ халдвар хаанаас нь ямар халдвар дамжиж гин гэдгийг одоо бүр баталгаатай тэрнээс тэглэе гэж хэлчих тийм үндэслэл бас байхгүй л дээ. Тэгээ халдвар дамжуулаад одоодны дурангийн хаалгаач гэх юм одоо зүгээр зөндөө юмнууд байна. Яг нь эрүүл ах уу энэ ариутгалтай холбоотой. Эрүүл ах ариутгал халдвар гэдгээл тэгээд хүмүүсийн хувийн одоо соёл одоо өөрсдийн одоо эрүүл мэндийн мэдлэг боловсрол өчнөө юмтай холбоотой л да. За ийм бас тоо сонсч байсан Монголд одоо энэ 24 одоо ийм иргэний одоо эдгээр ажил зурх хүнийг одоо эмчлэх боломжтой Монголд жилдээ. Тэгээ энэний одоо зардлыг усаас даадаг гэсэн ийм бас мэдээлэл. Энэ бас нэлээд асуудал дагуулдаг байх. За энэ 500 хүний одоо шил 24 ийм боломж олдох нь шүү дээ. За тий. Одоо тэгтээ бид нар яг 500 ч юм уу 300 ч юм уу 200 ч юм уу хэд гэж мэдэхгүй. Одоо нэг тооноос 24 хүний одоо ингээд төрөөс одоо баг бүтэн шухуу 90% хөнгөлөлтөө үзүүлээд даагаад гэсэн үг шүү дээ. Тэгээ хувь хүн бол 10% гаргаад тэгээд эх орондоо эмчлэх. Тэгээд эх орондоо эмчлэхийн боломжийг нээж өгсөн. Тий. Энэ одоо гарсан шийдвэр хичнээн гоё шийдвэр сайхан боловч зөвхөн 24 хүндээ л үйлчлээ шүү. Тэгээд бусад хүмүүсийн асуудал бол одоо яг тэг нэгэн гэсэн тодорхой одоо чиглэлгүй ч гэх юм уу юу гэдгийг хувь зээ гараад шийдэгдэх ийм л байдал хүрээд байгаа. Энэ бол одоо ингээд далаад явж байхад нэг ингээд нэг хөдөлгөөн онгоц сүрэхэд авардаг шүү. Аврахад завин дээр нэг цөөн хүнийг аваад гардаг шүү. Тэгэхээр 24 хүнийг аваад үлдсэн цаанаа одоо хувь зээ өөртөө одоо шийдгээд ингээд тэр завины гадна хийж гэсэн үг. За одоо яг л нэг тийм утгатай гэсэн үг. Тэгэхдээ одоо яг тэр хүмүүс нь болохоор бас л мэдээж хэрэг тэр одоо 24-өөс бусад үлдсэн одоо шаардлагатай хүмүүс нь мэдээж амьдрахыг хүсэн шүү дээ. Амьдрал руу тэмүүлнэ. За ийм учраас л одоо нөгөө гадагшаа явдаг урсгал гэдэг чинь эндээс эхэлдэг байхгүй юу. Ер нь бол одоо манай зайлшгүй шаардлагаар манай Монгол улсаас гадаадд эмчилгээнд явдаг нэг 26 өвчний саалт гэж байна. Эннээсээ үндсэн 8 өвчин байгаа. Байнга явдаг. Тэгээ энэ 8 өвчнийх нь нэгдүгürt нь илэг шилжүүлэн суулгах хаалга илэх гэр явдаг байна. За тэгээ илэг шилжүүлэн суулгах хаалга хийгээд хаашаа яваад байна вэ гэхэлэр ер нь зөвхөн дэлхийн одоо жишг дундаж үн бол гадаад оронд $160,000 орчим байгаа. За эннээсээ бидний одоо ингээ бас судалгаа хийж штэ монголчуудыг хаашаа явж хаалгаа хийгээд байна. Тэгэхээр л одоо хамгийн их явж байгаа нь энэтхэг улс байхгүй. За яагаад энэтхэг улс руу явж байгаа гэхэлэр одоо дэлхийн дундаж үнэлгээнээс үннээс 4 дахин багаар хийж байгаа. Энэтхэг нэг $35-аас $38,000 хооронд хийж байгаа. Тэгэхдээ энэтхэг улс тэр хол улс доонор хямдхан байна гэсэн үг. Үгүй энэтхэг чинь маш одоо хүн амынхаа тоогоор дэлхийд хоёр дортой тийм их олон хүнтэй газар бол донорын хууль бол чанга байдаг. Хүний 8 ус хэрсэлтэй байдаг. Тэгэхээр одоо донор өөрсдөө бидний манайхан дагуулж явж байгаа. Тэгээд донороо дагуулж явсан тэр одоо өвчтөе хүн маань тэгээд өшөө тэнцэж очоод асран хамгаал 2 хүн хаалган дараа дэвтчихэр чинь тэр хоёроо бас ингээд сахиж хамгаал 2 хүн дагаж яваад нэг жишгэрээ нэг 4 хүн л яваад байгаа. Тэгээд
Энэ судалгааг манайхан хийсэн байхгүй юу. За судалгаа хийгээд энэтхэгийн элчин сайдын яамд энэ бол яг алмас мэдээлэл сарда нэг 10-аас 15 хүн элэг шилжүүлэн суулгахаар визэнд орж ийн гэж. За тэгээд энэтхэг улсад хаана очоод юу яагаад хаалганд ороод байна гэдгийг бид нар судлаад нэг үндсэн 5 эмнэлэг дээр л очт юм байлээ. Монголчууд очдог. Би энэсээ сургалал энэтхэгт. За тэгээд энэ эмнэлэг нь одоо энэтхэгт хамгийн өндөр чадвартай эмнэлгүү гэдээ судлаад үзэхээр яг дундчил эмнэлэг байна. Тэгэл манайхны хүлээж аваад сурцсан. За тэгэхээр одоо манай эмнэлэг чинь судалгаа хийхгүй юу? Судалгаа хийсэн. За элэг шилжүүлэн суулгахаар одоо гадагшаа урсаж байгаа зардлыг ер нь гадаад эмчилгээний зардлыг бол би одоо ерөнхийд нь мэднэ л дээ. Эрүүл мэндийн чиглэлээр гадагшаа Монголоос гадагшаа урсаж байгаа зардал хамгийн их байсан 13-14 онд эдийн Монгол банкнаас гаргасан судалгаа. Тэгээд энэ үед бол 60 сая орчим доллар гадагшаа эмчиглэлээр урсаж байсан. За одоо бол 16-17 оны байдлаар бол 17 он гэж удлаа яриад байх уу 16 оны байдлаар бол нэг 47-8 сая доллар одоо энэ чиглэлээр гадагшаа урсаж байгаа. Арай багассан юм байна. Арай багасж байгаа. Тэгэхдээ бид нар одоо ингээд нэг ясандаа төр засгийн өмнөөс ч гэдэг юм уу одоо яамны өмнөөс одоо бодлого бариад бид нар одоо бас энэ асуудал төр судалгаа хийж шít. Гадагшаага ингээд монголчууд хамаг мөнгөө хамаг гэр орноо ах дүүгээр ингээд одоо хоосроод нэгийг амьдруулахын төлөө ингэж явж байна. Энэ урсгалыг ерөөсөө яаж багасгах вэ гэдэг. За тэгээд судалгаа хийгээд энэтхэгт хамгийн олон элэг шилжүүлэн суулгасан хаалгаа хийсэн ямар эмч вэ гэж судалгаа хийгээд бид нар энэ манай эмнэлгийнхэн одоо энэтхэгийн Яшида эмнэлгийн баал эмчиг болсон. Энэ хүн бол одоо нийтдээ 2000 одоо хэдэн зуугийн мэдэхгүй 300 орчим байх элэг шилжүүлэн суулгах хаалгаа хийсэн. Тийм маш туршлагатай. За гэтэл бол дэлхийн дундаж тоог аваад үзэхэд элэг шилжүүлэн суулгах хаалгааг банк хийдэг эмч бол одоо нэг 500 орчим хүнд хаалгаа хийсэн байх юм байна. Солонгост ингээд бид сонсож байгаа чинь нэг юм баг элэг шилжүүлэх хаалгаа шиг 37 цаг үргэлжлэдэг ус одоо жоохон ингээд дэвшил гараад нэг 20 хэдэн цаг руу орж байгаа гэсэн юм. Тэгэхээр л одоо энэ бол ихтэй цаг хугацаа. Одоо маш их цаг хугацаа, маш өндөр технологи шаардсан хаалгаа байхгүй. Тий. Энэ хаалгааг хийж байгаа эмнэлэг бол тий. Одоо 3 дахь шатлын маш өндөр чадамж бүхий эмнэлэг хийх ёстой. Энд ч одоо нөгөө бэлтгэл ажил гэж юу орох вэ мэдээж хэрэг тий. Тэгээд эмчнэрийн чадвар, ур чадвар орно. Хаалгаа бол ерөөсөө 50% ажил. 50% нь хаалгааны дараах нөгөө хийсэн хаалгаа хадгалж үлдэх. Тэгээ одоо маш мундаг их хяналт хэрэгтэй. Тэгээ гадаадад эмчлүүлж байгаа хүмүүсийг хараад байхад тэд нар ирээд одоо бас нэг хэцүү юм нь одоо эмчийн хяналтанд орно гэж асуудал. Тэмцээнэ бас 2 сар болчиход ирэх гэж ирнэ гэсэн үг үү те? Дор хаяад 2 сар болно шүү. Тэгэхгүй бол ерөөсөө хагалгаа хийчихээ тэр дороо наашгаа яваад ирнэ гэж бол байхгүй. Тэгвэл нөгөө зомд нь эрсдэл гарна. Тэгээд дор хаяад за яг 2 сар болдго юм уу гайгүй амжилттай хийх цаагалгаа 1 сар гарan болдго юм уу тэгээд наашгаа ирж байгаа. Тэгээд одоо тэнд явсан хүмүүс маань ийм их одоо хугацааг тэнцээ одоо юу яана гэдэг чи одоо маш их зардал гарна гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ дээр бид нар одоо нэг ясандаа бодлого бодож байгаа байхгүй юу. За тэгвэл монголчуудын энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд одоо юу хийх ёстой. Тэгвэл одоо яваад байгаа тэр энэтхэгийн олон тэр эмнэлэг рүү яваад байгаа тэр багаар навчраад энэ ч өөрийнхөө эх оронд хийлгүүлээ л да. Эх орондоо тэгэхээр ямар их нөгөө явж байгаа зардал чинь хувь хүндээ бол баг 3 дахин багасна. Тэгээ эх орондоо ах トゥ элэг нэгтнийхээ дунд. Танаас бас одоо холбоо тогтоогоод ачаар бэлэн болсон. Бид нар бол одоо холбоо тогтоогоод одоо тэр энэтхэгийн Яшида эмнэлгийн баалаа эмч чинь манад одоо 7-8 удаач ирчихв. Манахаас эмч нарыг авчиж тэнцээ сургалаа. Бид нар зөвхөн одоо тэр хагалгааг энэ одоо гранд эмнэлэг дээр нутагшуулъя гэж байгаа биш. Ерөн зүгээр одоо хагалгаа нутагшуулахдаа 2 үндсэн зорилт. Нэгдүгürt нь одоо энэ тийш яваад байгаа ард түмнийхээ одоо бас энэ санхүүгийн байдал, сэтгэл санааны байдал, ах トゥ гийнх нь одоо ингээ бас нэг бүгдээрнгийнх нь энэ нөхцөл байдлыг бодоод эх орондоо энэ хагалгааг хийлгүүлвэл ямар одоо бас үр дүнтэй байх уу тийм ээ? Ямар байдалтай байх уу? Ачааг нь хөнгөлж өгөх нь хамгийн гол нь. Тэр үүднээс энэ бэлтгэл ажлыг манайх хийж эхэлсэн. Хийж эхлээд одоо нэг 2 жил гаруй болж байна. Тэгэхэд одоо эмнэлэг бол маш том ачаа урж байгаа. Энд бол манай одоо Жигүүр гранд группийнхан
манай эмнэлэгт одоо ивент этгээд одоо 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Зөвхөн л одоо эрэг шилжүүлэн суулгах хагалаатай холбоотой. Оо тийшээ тоног төхөөрөмж, багаас хэрэгсэл, нөхцөл байдал, тэгэл сургалт, тэгээ наашаа цаашаа явах зардал энэ төргээд одоо юу маш их зардал орж. Одоо гэрэн мед эмнэлэг бол ерөөсөө энэ элийг одоо шилжүүлж суулгахыг одоо нутагшуулах ерөөсөө үндсэн зорилго тийм. Тэгээ одоо мэдээж эрэг манай эмнэлгийн хувьд бол алдагдaltaй. Техник үед бол алдагдaltaй байлгүй яах вэ? Бид нар бол одоо яг үнэ хэлэхэд бол энэ чинь ашиг орлого тийм харж биш шүү За, дээ. энэ сайхан мэдээ. Гэхдээ энэ ажил хийцээ эхлэх юм тэгээд. За, хийцээ эхлэхийг бол одоо манай одоо нөгөө төрийн том байгууллага эрүүл мэндийн яам л одоо шийдвэрээ гаргаж өгөхгүй. Бид нар бол бэлтгэлээ хангачаад 2 сар болж. Тэгээ 2 сар. Хүсэлтээ занар. Хүсэлтээ өгсөн, 2 удаа хуралдсан. Тэгээ одоо энэ юуг бол одоо зөвшөөрлийг бол олгохгүй байгаа. Тэгээ олгохгүй байгаа шалтгааныг бол одоо бид нар өөрснөө мэрэгжлийн баг байхгүй ч гэдэг юм уу юу гэдгийг одоо тэгээд нэг өөрснөө сайн ойлгодгүй юм шиг байгаа юм л та. Тэгээ одоо манай бодлого бодож байгаа эрүүл мэндийн яамныхан чинь нөгөө стратеги бодлого төлөлтийн газар гэдэг чинь бол жинхэнэ энэ юугаа уялдуулах хэрэгтэй байхгүй юу? За манайх гадагшаага эрүүл мэндийн чиглэлээр ямар зардал хаашаа яаж гарчээ те энийг яаж багасгах вэ? Энийг одоо улсын эмнэлэг нь хийж чадахгүй, хувийн хвшлийн эмнэлэг нь хийж чадж байна. Тэгвэл бид нар ямар одоо бодлогоор дэмжих үү, тийм ээ? Тэгвэл бид нар хамтарч ажиллах ямар санаа байна гэдгийг гаргахын оронд бүр өшөө энэ дээр бүр тэг болоод хаалт хийгээд ингэж иж байгаа юм. Би одоо санаж байна. За, Америкийн нэгдсэн улс гэж хэлдэг юм уу, олон улсын одоо гэж хэлдэг юм уу, Орбс нүдний эмнэлэг гэж байдаг шүү дээ. Орбс тийм. Энэ бол очоод Монголд олон жилийн өмнөөс эхлээд завар баасгүй юмж тасгалтай үйлчлэх болоод энэ Монгол эмчилгээ хийжсэн. Дараад миний дагаад маш олон Монгол эмчилгээ сайжирсан шүү дээ. Сайжирсан. Маш сайжирсан. Одоо бол Монгол эмчилгээний нүдний эмчилгээ орж одоо маш их өндөр. Одоо манай ингэснийхээ хүчинд яасан гэхлээр манай нүдний салбар бол гадаадд нөгөө зайлшгүй шаардлагаар явуулж эмчилгээ хийх юм уу? Онцлогоо хийлгэх, хагалгаа хийх ямар шаардлага болсон. Бүх асуудлыг дотооддоо шийдэг болсон шүү дээ. Энэ бол маш сайхан амжилт. Тэг саяхан гэхдээ бас Орбсго ирээл эмчилгээ хийгээл явсан шүү дээ. Тэг нь ирээл тэгээ гадныхантайгаа одоо ийм сайхан хамтарч ажиллаад эмчнараа сургаад энэ бол одоо ерөөсөө л манай гол зорилго ийм л байх хэрэгтэй байхгүй юу? Ижил төстэй. Ийм л байх хэрэгтэй. Энэ одоо том эмнэлгийн энэ том гүрний том эмнэлгийн баг эмчнэр ирээд манад хагалгаа хийнэ гэдэг чинь зүгээр тэр хувь хүний хагалгаа хийчихээ явчихтай биш. Манай эмчнэрийг өөрсдийн сургах тийм биз дээ. Ажлын байран дээрх сургалт гэдэг бол зүгээр хаач олдохгүй тийм том сургалт гэдэг байхгүй. Манайхан гадаад явлаа. Ямар хүн манай эмчнэрийг одоо хаалгаанд оруулаа бол ингээл гадаад юу хагалгаа хийхтэн зажигаар угаа бидэртээ ороод энэ хаалгыг хамжиж хийгээ сууж авах үү. Зүгээр л харах одоо эрхийн болгоно. Театрын бас ингээд мөнгөний урсгал алдчихсан тухай ярьлаа л да. Тэгээд би одоо бас мэдээлэл авч байгаа бол юу гэдэг манай Монголын хоёр том одоо урсгал одоо ингээд Солонгос руу гарч ирнэ гэдсэн. Тэгээд нэг том урсгал нь ингээд гоо сайхан бөгөөд юуны урсгал гэсэн эрүүл мэндийн одоо чиглэлийн одоо мөнгөний урсгал маш гарч байна гэдэг. Тэгээд дотроо бол юу гэдэг Солонгос эзэн сайдын яамаас бүр ингээд Солонгосын төрийн бодлого багтаа эзэн сайдын яамд дамжиж явж байгаа юм чинь. Монгол иргэдийн Солонгост одоо ингээд тэмшүүлэх гэж байгаа бол визийн ямар ч оож дараалаггүй гаргаж өгдөг тийм. Тэгэхээр ийм одоо байхгүй. Тэгээд одоо зүгээр очоод яах вэ? Бас бүгдээрээ бас Солонгос иргэд бас сайн амжир байдаг байх. Гэхдээ зүгээр бас энэ цэвэр одоо ингээд бизнес чиглэлээр хандсан гэдэг бас миний танил бас нэг багш хэлж ирсэн. Тэгээд одоо эхнэрээ тэнцээ имжлэхэд байх нь явуулаад төгсгөлд нь одоо элэштэй зулах шаардлагатай боллоо гэсэн ийм яагаад эмчнэрийнх нь одоо тэр нэг одоо гардаг шүү дээ. Шийдвэр гараад тэгээд нөгөө чинь за ингээд одоо ийм боллоо. За тэгэхээр чинь тэр чинь таны хэлгээд 160 мянга ч бас 200 орчим долларч ийм мөнгө гараад тэрийг олох хэрэг гараад тэгтээ тэр хоорондоо яг Германд оосны ажиллаар явах хэрэг гараад Герман шинжилгээ хийгээд үтсэн чинь юу хэлийг шийдвэрс суулгах ямар шаардлагагүй эний хэмжээгээр имжиж болохоор ингээд ийм гарч ирсэн байхгүй. Тэгэхээр би бас бодож байгаа бүх имжлэгээ бас үүдэн тэр чинь нэг цаанаас бас өөр ингээд татчих штеп мөнгө татах зорилготой байж байгаа учраас бүгдийг бас үүдэн тэр бас тэд Солонгосын бас найдах боломж өгч болж байгаа. Тэгээ гадны имжлэг. Энэ бол одоо нэр төрийн бодлого энэ дээр яа харахгүй хэрэгтэй гэдгийг л харуулж байгаа байхгүй юу. Манайхан болохоор хүмүүсээ гадагшаал яваад бай, тий? Одоо ер нь нэгэсэндээ тэгж штэ. Гадагшаага явж байгаа
урсгалыг зогсоо эндээ эх орондоо хэлгүүлээ гэдэг юг бол хаачиж байгаа юм тийм ээ хэлэхгүй. Харин мөнгө аваад гадагшаа яваад гэж гисэн зарчим барьж яах гэсэн үг. Тий. Тэгэхэд чинь гадныхан ямар бодлого байж байгааг бол аль болохоор л нөгөө өөрсөндөө тэр гадаар эрүүл мэндийн чиглэлээр Монголоос одоо мөнгөний татаад гэсэн л үг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр төрөөс бас одоо манай эрүүл мэндийн яам энийг шийдэж бодож чаддаг юм бол төрөөс бас бодлого байх хэрэгтэй л дээ. Жишээлбэл одоо манай Монгол улс шиг одоо нөгөө бас л одоо энэ жишгийг ярихаас өөр арга байхгүй. Ингээл нөгөө боловсон хүчний үйлдвэрлэл хийдэг. Тийм үү? Одоо жишээлбэл жил болгон одоо ингээл эмчнэрийн тоо улам ихсээд одоо ингээл манайхан эмчнэр үйлдвэрлэл хийдэг. Тэгээд одоо нөгөө 10,000 хүнд ногдох эмчийнхээ тоогоор манайх дэлхийн жишгээс бүр 3 дахин давцсан шүү дээ. За тэр тоогоор давцсан тийм. Тэр тоогоор давцсан. Одоо 10,000 хүнд 30 эдийн эмч ногддог болсон. Тэгсэн мөртлөө дэлхийн жишгэн 14.3 ч үлээ тийм л байдаг. 2.5 дахин их болсон. Гэтэл манайх нөгөө бодлого байхгүй учраас нөгөө л одоо үйлдвэрлэдэг эмчнэрээ үйлдвэрлээ. Нөгөөдөл нь нэг төгсөлтөөс хэдэн хүн ажлын байртаа болж байна гэдэг асуудлыг хэн ч эргэж харахгүй байгаа. Одоо нэг төсөлтөөс нэг 20% нь ажлын байраар хангагдж байгаа хэд чинь 70-80% нь бол ажилгүй годамжинд ингээл байж гэн гэсэн үг байна. Эмч хүн эмчээ хийхгүй одоо тэгээд шал ондоо мэргэжлийн ажил хийгээд байна шүү дээ. Бас нэг жишээ гэдэг совилогч нар. Одоо манай төр нөгөө бодлого байхгүй болохоор совилогч нараа бүгдийг гадаад Япон Солонгост ингээ алдаад дууслаа. Америк руу тий. Одоо тэд нар яах вэ гэхээр совилогч нарыг бакалавр олгоно, өндөр цалин өгнө, тэндээ ажилуулна гэхлээр чинь үгүй энэ манай Монголд одоо ийм 500-600 мянган төгрөг дээдлэн ингэж аваад ажиллаж байгаахын оронд хөөе тийшээ чи явуулгүй яах вэ гэд виз аюу чөлөөтэй бүгдийг нь гаргаж өгöd байгаа. Тэгээ бүгдээр гадагшаа яваад одоо манайх эмнэлэг дээр ажиллах совилогч байхгүй боллоо шүү. Одоо сайн эмчнэр сайдлан гараа явсан. За одоо манай сайн эмчнэрийн талаар би одоо ярих гэж сая хэлсэн шүү. Эмчнэрт одоо ингэ ажлын байр олдохгүй. Бүгд Америк явж байна. Бүгд одоо Герман явж байна. За тэгээд нэг боломж олдсон бас нэг одоо боломж олдсон нэг хэсэг нь бас эмчээ хийх боломж байна. Ганц хоёр мерсэр. Бусдууд нь цөм одоо ингээл юу ажил хийж штэ хүн хардаг, асардаг. Тэгсэн бүртлээ авж байгаа цалин айгүй өндөр. Энэ юу хэлээд байв гэхээр манай Монголд нөгөө одоо дэлхийд ажилдаг эмчнэрийн ур чадварын хувьд бол бүгд ижилхэн хийдэг юм хийгээл байгаа юм. Тэгсэн мөртлөө Монгол ажиллаж байгаа эмчнэрийн цалин одоо гадныхантай харьцуулахад юу вэ 10, 20, 30 дахин бага байна штэ. Тий. Тэгэхээр сайн эмчнэр нь гадаадд яваад ингээ алдаад байна. Одоо Герман гэхэд Монголын хичнээн сайхан эмчнэрийг тэнцээ одоо айгүй өндөр албан тушаалд тэгээ тавиал ажилуулад өндөр цалин өгöd яваад байна. 6,500 евро залуу эмчтэй олгож штэ. Үгүй олгоно штэ. Дунджаар нэг тэгээ дунджаар нэг $20,000 гадагшаа гараад одоо энэ чадвартай эмчнэр ажиллахад хамгийн муудаал тэгж ажиллана. Тэгэхэд манайд энд ажиллаж байгаа эмчнэр хөрхийн амтад одоо ямар цалин авж байгаа вэ лээ. Тэгэл одоо эмчнэрийг одоо та айгүй бас л асуух байлгүй авилгал авдаг, хэл хавхал авдаг гэд. Би энэ дээр эмчнэрийн хариултыг би бүр мэдчихээн. Юу гэж хэлэх вэ гэхээр одоо манай эмчнэр ингэж л хариулж шүү. Төр засыг бидрийг үнэлэхгүй байхад ард түмэн бидрийг үнэлж байна. Чи бид нар гуйж аваагүй гэл одоо ингэж ярина шүү. Тэгэхээр одоо энийг бол манай монголчууд өөрснөө сайхан сэтгэлтэй шүү. Нэг өвчсөн салгаад өглөөр баярлал тэгэл гарын бэлгээ бариал тийм ээ. Одоо энэ эмчийг юу гэж баярлуулах вэ? Яах вэ? Ийх үү гэл. Тэгээ энэ нэг ёсондоо одоо буруу систем л гэдэг мэдээж хэрэг. Энэ системийг үүсгэж байгаа нь одоо нийгэм биш шүү. Манай тогтолцоо юм биш. Нөгөө эмчнэрийн үнэлгээг яг нөгөө хийсэн ажил нөгөө мэрэгсэн ур чадвараар үнэлэх үнэлгээ байхгүй. Одоо нийгэмд хамгийн өндөр цалин авдаг эмч багш нараа манайх бол хамгийн доогуур үнэлдэг. Тэ энэс гарч байгаа нийгэмд учирч хороо оглууд бол асар өндөр. Тэгээ ингэж цалиныг өгч чадахгүй бол одоо энэ нэмлгүүдээ ингээд цааш нь хөгжүүлж чадахгүй бол одоо задрах хэрэгтэй шүү дээ. Одоо энийг би задралыг юу гэж хэлэх гэж байгаа гэхээр чөлөөтэй хөгжих одоо ингээд тэр боломж нөхцөлийг тавьж өг гэж байна. Тэр одоо энэ хавдар энэ тухай ярьж штэ. Тэгэхээр энэ одоо тэгээд цаашаа ингэж явах юм уу? Одоо асуудал үүсэж штэ. Одоо ингээд иргэд одоо ингээд хармаагаа хоослоод тий. За ингээд ядуураад. Тэгээд эцэг үр дүнд итгэхгүйгээр ингэж гадагшаа одоо ингэж яваад ах уу тий. За 24 хүн нөгөө Монгол имжиж штэ угаасаа тий. Тэгээд тэр болох дээр бас асуудалтай шууд байгаа. Асуулт дагуулж байгаа. Тэр чинь хин орох уу? Тэгээд асуудал үүснэ. Имжнэрч асуудал дарамт үүснэ, эмгэгч үүснэ. Тэгэхээр одоо энэ асуудал яах юм тэгээд одоо ингээд цааш үзүүлэх юм уу тэгээд код бид нар энэ асуудлыг шийдээд өгөө.
одоо нэрээ бас энэ ард түмний төлөв юм шийдвэрийг одоо зориглоод гаргая гэж одоо хамаг юм бэлтгэлээ хангаад одоо хөрөнгө оруулалт хийгээ тоног төхөөрөмж багаж хэрэгсэл сая ярьлаа шүү. Бүх юмар нь одоо ангаа бэлэн болгоцсон. Одоо яг энэ хийдэг энэ очоод хийлгээд байгаа энэ хийдэг багаар навчраад энд хийлгэж. Тэгээ энд хийлгэхэд замын зарлал хоол унд байр өдрийн цайлан хаалганы төлөв бүх юм энэ хувийн имлэг гаргаад өгч. Одоо хэрвээ яам юм уу Монголын төр дэмжихгүй бол энэ ажил одоо хэрэгжихгүй гэсэн үг үү? Хэрэгжихгүй шүү дээ. Тий. Би одоо энэ тэгтээ эдэр байна шүү дээ. Айгүй тийм буруу юм яриад байгаа байхгүй. Нэг юм ярихаар л тусгай зөвшөөрөл. Гүн чин энэ одоо юу эдэг шилжүүлэн суулгаа хаалгаа, үе шилжүүлэн суулгаа хаалгаа гэдэг юм уу? Ямар нэгэн хаалгаа хийхэд ямар тусгай зөвшөөрөл авах юм бэ? Тэр эмнэлгийн чадамж л байгаа үсттэй. Тэгэхээр чинь одоо 3 дахь шатлын эмнэлэгт хийх одоо ингээд хаалгашин дээд зэрэглээ одоо бүх л хаалгаануудыг хийх боломжтой. Хэрвээ чадвар нь байх юм бол. Тэгээ энэ хаалгааг бид нар одоо өнөөдөр хийчихнэ гээгүй. Эмч нараа сургая л да. Тэгээ энэ хаалгааг ард түмэндээ одоо зориулж энэ тэр багийг авчирж энэ чинь нутагшуулъя л да гэж байгаа байхгүй. Тэгээ энэ 2 жил бид нар энэ бэлтгэл ажлыг одоо хийгээд бэлэн болголоо ш. Тэгээ өнөөдөр энэ эмч нарыг би өнөөдөр сурцсан ийшээ ороод хаалгаа хийгээгүй. Зүгээр энэ туршлагатай эмч нарын хагалгаан цуг оролцож харж одоо энэ дадлага туршлага хуримтлуулах хэрэгтэй гэдгийг. Үгүй энэ гаднаас хавдрын ч юм уу нэгдүгээр эмнэлгийн эмч нар ч гэсэн цуг орж болж шүү дээ. Цуг ор гэдгийг бид нар туслаач гэж байгаа юм биш. Өөрснөө бас нэг мэдлэг мэргэжлээ дээшлүүлдэг талаар тийм ээ хамтрах манай монголчууд нэг цөөхөн хэдэн монголчууд ээжж нэг тамийн тооны үлгэрээр амьдарсаар байгаа л нэг одоо дээш галсныхаа яг гардгийн даван дээр энэ доош нь татаж унгадаг энэ үлгэрээр л амьдрах юм да. Тэгснээс биш зүгээр одоо манай эрүүл мэндийн яамныхан яагаад тусгай зөвшөөрөл гэж нэгж байгаа юм гэхлээр энэ баг бүрдээгүй гэж байгаа. Үгүй энэ багийг одоо жишээлбэл эхлээд бол мэрэгжлийн баг энийг шийдэх мэрэгжлийн баг байхгүй гэж. Тэгээ мэрэгжлийн одоо илэг шилжүүлэн суулгах баг гэж одоо яам дээр байхгүй шүү дээ. Угаасаа хариуцсан нэг мэрэгчлэлтэн ч байхгүй. За тэгээд энэ бага хизээ бүрдүүлэх юм бэ гэхэлэр бид нар бүрдүүлэх юм уу? Тэгээ манайхыг баг бүрдүүлээгүй гэдэг юм уу? Бид нар чинь багийг багаар нь авчирж байгаа гэсэн үг шүү. Гэхдээ ерөөсөө ойлголтыг одоо өөрснөө ойлголт авч чадахгүй байна л да яг үнэ хэлэхэд бол. Хэрвээ ойлгож байгаа бол ардынхаа төлөө хийж байгаа хувийн хөгжлийн эмнэлгийн энэ санааг чинь бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй байхгүй. Дэмжиж оролцоод ингэж чаддгүй маа гэж өдөр тушаа болохгүй л авах хэрэгтэй. Тэгээ одоо ингээд улс төрийн сонгуул болоод яг тэр хоёр зүйлийг ярьдаг штеп. Гэхдээ эрүүл байлгана. Хоёрдугаарт нь одоо боловсролтой, гуравдугаарт нь сайхан амьдрал ингээд нэг гурван зүйлийг хэлдэг штеп. Тэгэхээр жиж нэг зүйл нь штеп. Тэ? Өөрөөр хэлбэл эрүүл байж хүн бол аз жаргалтай амьдрын штеп. Тэ? Энэ бол нэгдүгээр асуудал. Тэ. Хуулинд байдаг одоо тушаал шийдвэрэнд энэ заасан байдаг гэдэг байхгүй. Өөрснөө тэрнийг мэдэхгүй. Жишээлбэл одоо гадаад эмч нарыг авчрах тухай одоо ингээд тэр 2015 оны 98 дугаар тушаал гэж байдгийг. Тэрний нэгдүгээрт нь бүр заагаад өгсөн байна шүү дээ. Гадаадаас ямар юмч оруулж ирэх вэ гэдэг. Одоо Монголд хийгдэггүй хагалгаа юм уу? Монголд нэг шаардлагатай байгаа хагалгаа эмчилгээ энийг хийхээр ирж байгаа одоо багийг л хүлээн зөвшөөрөх ёстой гэж бүр заасан байна шүү дээ. Өөрснөө тэрнийг мэдэхгүй л байна л да. Тэр одоо ингээд яам за саран гэрэл одоо бас юу ч зэтгүүлч нь шүү дээ. За сэтгүүлчнүүд би бас эрүүлэр харах бол бодож байгаа тийм. Ер нь бол эрүүл мэндийн яамны хувьд бол бас үүдний сүүлийн олон жил бас нэлээд мэрэгжлийн бус хүмүүст авддаг. Ийм одоо талбар болсон шүү дээ. Тэгээд мэдээч хэрэг сайд бол одоо улс төрийн албан тушаал учраас заавар мэрэгжлийн биш байх. Стат гэсэн тайлбарыг хэлдэг шүү дээ улс төр чинь тийм. Ер нь бол заавал мэрэгжлийн хүн бай гэсэн тийм нэг юм байхгүй л дээ. Одоо яагаад гэвэл бид нар одоо дассан шүү дээ. Эрүүл мэндийн сайд бол дандаа мэрэгжлийн биш хүн дийлэнх нь байгаад ингээд томилогддог учраас бид нар тэрэнд нөгөө нүд даасан чих даасан гэхчээр болцсон. Гэхдээ энд ажиллаж байгаа хүн заавал энэ салбартаа сэтгэлтэй хүн бүр чин сэтгэлтэй хүн байх хэрэгтэй. Би тэгээ саран гэрэл сайдыг бол одоо сэтгэл гаргалаа гэхэд доороо бага бүрдүүлж чадахгүй гэдэг юм уу мэрэгжлийн хүмүүсээ мэддэг чаддаг хүмүүсээ томилж чадахгүй бол таны ажил явахгүй л гэж хэлдэг. Одоо жишээлбэл хамгийн нэгдүгээр энэ бодлого төлөлт гэдэг юм а зөв тавьж чадахгүй бол. Ер нь бол хийх ажил тэр шүү дээ. Тэр шүү дээ. Яам бол ерөөсөө энэ бодлогоо гаргадаг л газар байхгүй. Бодлогыг хэрэгжүүлдэг нь хөгжлийн төв нь байх хэрэгтэй. Тэгээд хөгжлийн төв нь цаашаа одоо хэдэн эмнэлгүүдээ яг энэ дүрм журмынхан дагаа ажиллах хэрэгтэй. Харин өөрснөө бодлогоо гаргаж чадахгүй, дэмжиж чадахгүй, тэгээд дээрэс нь одоо дүрм журм тушаал шийдвэрээ мэдэхгүй, тэгэл зүгээр л ер нь чөдөр болдог.
За энэ асуудлыг л одоо ингээд өнөөдөр ингээд нэвтрүүлэг маань ингээд явж байгаа. Тэгэхээр энэ асуудлаар бид бас сайн ингээд сайдаас очиж асууна. Тэгээ сайд өөрөө мэдгүй байх тийм энэ бол мэдгүй. Уу яг хаа сайд мэдж байгаа боловч нөгөө нэг шийдвэрлэл гээл одоо бас зөвлөгөж байдаг шүү дээ. Гадаад амжилтын комиссийн асуудлыг шийддэг. Одоо Монгол ажиллах эрхийг одоо олгодог одоо юу гэж байгаа зөвлөл гэж байгаа. Энэ зөвлөлийг бол одоо яг ДЦ-ийн зөвлөл, төрийн нарийн зөвлөл гэж байт юм л. Тэгээ энэ хоёр зөвлөлийн хурлаар шийдэх ёстой. Гэтэл одоо яг ийм хүмүүс нь одоо энэ зөвлөлөөр биш өөр зөвлөж гэдэг юм уу? Одоо ингээд хуралдаад юу яачихлаар чинь өөрснөө мэдэхгүй ойлгохгүй болохоор энийг шийдэж чадахгүй байна л да. Шийдчихвэл дараа нь одоо юу гэдгийг нэг эрсдэл гарвал зөвшөөрөл өгснөөрөө бид нар одоо хэрэгтэй оронж гэдэг юм уу төрийнхээ туршлагаар ийм арьсан хамгаалсан ч юм уу тийм л ахархан бодлыг өөрлөж байна. Жишээлбэл тэр саяхан бас манай улсын иргэд дээр бас гадаадын хэмжээгээр нэг аглаа гэдэг нь асуураад тий асуудал үүссэн шүү дээ. Тэгэхээр тиймнээс болоод тий одоо хүмүүс одоо ингээд санд суудлаа бодоод зориулахгүй байна уу? Тэрнийг бол юу шүү дээ тий өөрснөө юу яачих хэрэгтэй. Одоо ингээд энэ дэр ер нь бол би энэ дайлмаг алдахтаа биш эрсдэлгүй хагалгаа гэж ерөөсөй дэлхийд байхгүй. Одоо донорын хагалгаа эрсдэлгүй л гэж ярьдаг байсан чи одоо донорын хагалгаа хүртэл эрсдэлтэй. Тэгэхээр эрсдэл гарахгүй байна гэж байхгүй. Тэгэхдээ манай эмчнэр ер нь аль ч эмчнэр гэсэн эрсдэл хийхин төлөө ажилддаг. Эрсдэл хийхгүй төлөө тийм. Эрсдэл хийхгүй төлөө хүний амнаас аврахын төлөө л ажилдаг. Тэгээ гарцаагүй гарч байгаа эрсдэл байж болно. Тэр нь одоо юунаар шалтгаалж ямар эрсдэл гарваа гэдгийг одоо нөгөө мэрэгжлийн салбар зөвлөж гэдэг шүү дээ. Тэр нь тогтоох хэрэгтэй болохоос биш. Гаднаас нь хараад тэр нь буруу энэ буруу гэж бид нар дүгнж болохгүй байхгүй юу. Тэгээ тийм юм нэг тийм үсчлээ гэж бүгдийг ингээл хаачиж болохгүй байхгүй тийм. Тэгээ одоо эрсдэл хийж байгаа энэ байдал чинь одоо тэртээ энэ хүн ингэхгүй бол одоо өөр арга зам байхгүй л гэсэн үедээ орж байгаа шүү дээ. Энэ бол юу шүү дээ ингээд төр бол юу гэх тэр бол төр бол одоо тийм аймхаа хүлчээр юм уу тийм зориггүй юм уу арьсаа юм уу боддог санал ширээгээ хамгаалдаг биш. Энэ арга хэрэгтэд үлждэг байх хэрэгтэй шүү дээ. Энэ төлөө зориг харагдах хэрэгтэй байхгүй. Одоо энийгээ одоо манай энэ төрийн байгууллагад ойлгоосоо тийм ээ. Одоо иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа энэ төрийн байгууллага, төрийн том төв байгууллага гэдгийг л ойлгоосоо. Тэрнээс биш ямар нэг юм хийх гэхлээр нөгөө тамийн тогооны үлгэрээр бие бинийгээд доош нь татаж унгаагаа хааж боогод идэг ийм юмаа яриад идэг. Тэгтээ зөв ярьж ивэл ондоо ярив. Тэгээд тэрнийг зөв ярьж чадахгүй. Жишээлбэл одоо янз янзын одоо энэ юу сонсогдно л да. Жишээлбэл одоо танах энэ ажиллагаагаа үйл ажиллагаа явуулахад нэгдүгээр эмнэлгээс юм уу хавдар судлалын эмнэлгээс зөвшөөрөл авч гэж байгаа шүү. Одоо дэлхийд төвч шиг байдаг юм. Одоо ижил төвшний эмнэлгүүд одоо 3 дахь шатлын эмнэлгүүд бие биенээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авдаг юм. Ер нь эмнэлэгтэй зөвшөөрөл өгдөг юм байдаг юм бол одоо яам байгаад яах юм. Тэгээд тэдрээс одоо санал авахаар ингэдэг гэж байна. Нэгдүгээр одоо ингээ грант мэд дээр ямар нэг асуудал танах хариуцах уу? Танах хариуцах уу? Гэхдээ яаж тэд нар хариуцах юм? Хариуцлагыг бид нар өөрснөө өөрх болохоос биш яаж энэ эмнэлэг дээр болж байгаа үйл явдлыг нөгөө эмнэлгийн хүмүүс хийх. Харин заавал нөгөө нэг тийм нэг юу аткас гэж хэлдэг шүү дээ. Нэг чөтөр тавихын тулд л одоо иймэрхүү юм ярьж байгаа байхгүй юу. Тэгээ маш гонигтай сонсогч шиг юм. Ер нь зөвөр ингээд эрүүл мэндийн асуудал гэхээс эрүүл мэндийн яам бол бас бодлогын чанартай эдийн ажил хийх ёстой. Тэрний нэг хийх ёстой ажил нь эрүүл мэндийн даатгалыг шинжлэх ёстой гэж юмшрал хэлдэг байхгүй юу. За энэ бол их том асуудал. Эрүүл мэндийн яам шийдвэр гаргадаг. Тэгээд тэрнийхэн дагуу ном жирмийн дагуу даатгал бол даатгалаа олгоно. Тэгэхдээ манайхан одоо яг л саяны шиг л бас л юм хийдэг байхгүй. Хүн одоо Монгол улсын одоо үндсэн хуульд заасан байдаг. Одоо Монгол улсын иргэн бол та эмнэлгээ сонгох хэрэгтэй, эмчээ сонгох хэрэгтэй гэдэг. Гэтэл энийг бол дандаа манай нөгөө эрүүл мэндийн яам бол их хязгаарлаж өгнө. За та хувийн эмнэлэгт үйлчлүүлвэл тань даатгал олдохгүй ач гэдэг юм уу. Одоо эсвэл одоо улсын эмнэлэг ойлгомжтой шүү дээ. Төр зэсэг бүгдийг даачж байгаа шүү дээ. Байшин, барилга, эм, уруул, цалин, хөлс одоо юу гэдгийг одоо хэрэглээдээ бүх дулаан цаглаа ерөөсөө хэрэглэдэг бүх хэрэглээг уус гаргаад өчөж байгаа. Тэгээд одоо нэг хүн хэвтгэхэд одоо зүгээр дотрийн юугаар л бодоод үзэл 300 мянган төгрөг улсын эмнэлэгт оногдуулдаг бол даатгалаас. Тэгвэл хувийн эмнэлэг бүх зарлаа одоо өөрөө гаргачаад тэг хүн хэвдэх гэхэлэр тэрнийхэн талын улсын эмнэлэг хувийн эмнэлэг шодрог ус байдал. Одоо яг энэ чинь нөгөө хөгжлийг л хааж байгаа байхгүй. Хэрвээ энэ даатгал нь ижил үйлчлээд Монгол хүнд
Тэгээд одоо эрхчлөө нийжлэхэн байх юм бол хувийн эмнэлгүүд бол ерөөсөө бүр хамаагүй хурдан хөгжин шүү дээ. Одоо нэг иймэр одоо чих хоёрыг ижил урах гэж хийж болохгүй ч тийм. Тэр чинь нэг дөрөв зургасан чихнээс сүйд ургасан иймэр урт ургадаг гэж ярьдаг шүү дээ. Тэгээ хөгжлийг ингэж боож хааж болохгүй. Одоо эрүүл мэндийн салбар хөгжихгүй юм бол манай ард түмний эрүүл мэнд ямар ах ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр энэ ингийн тул одоо манай эмч нар бас өөрснөө зүтгэдэг. Тэгээ юм бол энэ одоо бас одоо ард эрдэнэ төлөө хувийн хөвшлийн явж байгаа гэдэг бас хоёр хөвшлийн тий өөрснөө хөгжиж чадж байгаа юмыг одоо ингээл боохгүй хязгаарлахгүй л яах юм бол өөрснөө ингээл бүх юмыг хийж чаддаг болтлоо хөгжин шүү дээ. Солонгос нь одоо сахины хөвгөл бас ийм байгаагүй шүү дээ. Одоо тий новшуулаад хөвшүүлээд өөрийн болсон үгэнд одоо ингээд одоо тэр эрүүл мэндийн салбар хүчтэй хөгжөө тий. Тий одоо ингэж ярьж байгаа. Одоо солонгосчууд ярьдгийг, энэтхэгчүүд ярьдгийг, Германы эмчнэр ярьдгийг. Наад одоо систем чинь одоо 30 жилийн өмнөх манай оронд бас байсан систем ээ. Тэгээд энэ системээс одоо энэ задрал нь одоо яаж гарч эхэлж исэн гэхлээр холбоо нийгэмлэгүүд маш хүчтэй хөгжсөн. Тэгээд өөрөөсөө төрийн бас байгууллагууд гэсэн. За төрийн байгууллага болохоор бол төрд хамаатай болоод ямар нэгэн хайрцагын дотор орчиж шүү. Тэгэхээр төрийн бас байгууллагууд өөрсдөө энэ хөгжлийг бол бие дагаад авч явсан. Энэ түүх бол одоо тэгээ бас манад гарах ёстой. Би энэ ч утгаараа одоо бас одоо Монголын мэдлэгчдийн анхдагар чуулга уулзалтыг хийх гэж байгаа. За энэ чуулга уулзалт дутахгүй 11 сард болно. 11 сарын сүүлчээр. Тэгээ одоо энэ дээр одоо танай салбар жишээлбэл энэ нүдний мэслийн салбар бөөрийн мэслийн салбар тий бүх мэсэл бүх чиглэлийн мэсэл орно. Тий бүгдээрээ орно. Тэгээд одоо хамгийн гол нь эдгээр орохдоо холбоо нийгэмлэгүүд ингэж нэгдэж орж байгаа байхгүй юу. Тэгээд нэгдэж орж байгаа нь өнөөгийн энэ төвшнийг тодорхойлоод манай Монгол эрүүл мэндийн салбар энэ чиглэлээр яаж хөгжиж байна тий ямар шугам байна олон улсын түвшиндээ харьцуулах юм бол бид нар хаана явж байна тийм ээ. Тэгээ энийг одоо ингээд бас тэр дээш нь хөгжүүлэхэд бид нар одоо ямар бэрхшээл юу тулгамж яана гэдэг бид нар энэ чинь ярина. За тэгвэл энийг асуудлаа ярилцсан чуулган хийж байгаа энэ гол зорилго нь. Тэгээ энэ бэрхшээлийг давж туулахад ямар гарц гаргалгаа байна вэ гэдгийг л бид нар ярих гэж байна. Тэгээ одоо энэ шийдвэр гарсан шийдвэрээ бид нар одоо дээш нь өргөн барина да. Тэгэл одоо энийг л хийвэл одоо манай энэ салбар жишээлбэл чих хамар хоолойн салбар, нүдний салбар, урологийн салбар, андрологийн салбар одоо бодод үзтээ. Монголд одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо 49-51-ийн харьцаатай бай гэж бодъё. Одоо хичнээн хэрэггүй. Одоо бидэрт хэрэггүй. Энэ эрүүл мэндийн салбарт хэрэггүй яг үнэ хэлэхэд. Бид нар бие дааж хөгжиё. Хөгжлийнхаа энэ гарцыг тодорхойлоод бид нар өнөөдөр чуулганаа хийе. Чуулган хийгээд энэ чуулганыг 4 жилд нэг удаа хийжээ. Зөвмөр. Тэгээ чуулган хийгдэд энэ хугацаанд одоо ямар сайд солигдох нь, ямар нам гарах нь, одоо яаж солигдох нь, одоо газар хэлцээний дарга нь яах нь энэ бол бидэрт ерөөс хамаагүй. Бид нар одоо үндсэн одоо өөрсдөө чиглэл бодлогоо тодорхойлоод одоо хөгжлөө өөрснөө дээш нь гаргаал явъя л гэж ийм одоо бодлыг өөрчилж байна. Тэрнээс биш одоо нам дагах юм бол одоо тэр засаг төрийн байдлыг харах юм бол бид нар одоо тэр болгоноор сайд болгон солигдоод хуучин хийжсэн сайдынхаа ажлыг үүсгэж шинээр одоо юм хийх гэж эхлээл тэрнийг хийж үзээсэн юм байхгүй ингэж устгаад ингэж явж одоо энийг хүлээмээргүй нэ. Уршлахгүй тийм дорой гэсэн. За тэгэхээр саран гэрэл сайдын нэг авааштай гоё үг хэлсэн л дээ. Одоо энэ чуулганыг эрүүл мэндийн яам дэмжиж जैन тэгээ хамтарч хий гэж. Энэ бол бас маш ухаантай хүний одоо өгүүлдэ тэгж хийгээсэн. Бас ажлууд нь ойлгож байна. Ажлууд нь ойлгож байгаа байхгүй юу. Би зүгээр ингээд яг тус юм байна. Одоо ингээд юу эрүүл мэндийн яамнаас яг элэг Монгол элэг бүтэн Монгол хөтөлбөрөөс за энэ л асуудалтай болж байгаа юм би одоо ойлгож байна гэдэг нь элэг бүтэн Монгол хөтөлбөртэй. Энэ одоо сонгуулийн хөтөлбөрч энэ засгийн газрын хөтөлбөрч болж байгаа. Яамч яриад байгаа. Тэр нь одоо юу гэдэг бас энэ бас шүдний одоо эрүүл шүдүүлөө. За тий. Бас нэг одоо 2-12 насны хүүхдүүдэд зориулсан одоо амны хүндийн эрүүл ахыг ахын далаар оо тийм тараач үү тий. Энэ одоо энийг та яаж харж байна вэ? Энэ бол та өөрөө бол хэмжижсэн. Эмнэлгийн одоо эмчилгээ үүссэн орлогч хийж захирал хийжсэн тий. За мэрэгжлийн хяналтын газрын бас яг эрүүл мэндийн хариуцсан захирал хийж одоо та хоёрын захирал хийж байна тий. Танд яаж харагдаж байна? Одоо яг үнэ хэлэхэд бол би энэ хөтөлбөрт бол оролцож сонирхоогүй боловч зүгээр харж байхад
50 тэрбум төгрөгийг одоо нөгөө хүүхдийнхаа тоогоор хуваагаад ах шиг байгаа юм л да. 2-оос 12 насны хэдэн хүүхдийн тэр 50 мянган хүүхэд байна гээл. одоо хэдэн хүүхдийн тэр хүүхдэд зориулаад одоо нөгөө 50 тэрбум төгрөгөө хуваагаад ч юм уу. Одоо тэгэж тийм байдлаар ингэж хараад байгаа юм. Тэгээ одоо нэг хүүхэд нэг 13,700 төгрөгч оногдно гэх шиг. Гэхдээ одоо нэг хүүхдийн шүүд одоо бүр хэдэн жил өвдөж болно шүү дээ. Тий, хэдэн жил. Хэдэн удаа шимжлүүлж болно. Тэр хүүхдийн шүүд одоо тэр чигээр өвдсөн ч байж болно. Тэгээ бүр огс өвдөхгүй хүүхэд ч байж болно. Тэгэхээр тэгж одоо хөтөлбөр хэрэгжүүлэх нь бол миний бодлоор буруу л гэж. Тэгвэл ёстой энэ дээрээ бас бодлого байх хэрэгтэй. За ямар бодлого байх вэ? За бодлого нь бол би ингэж одоо жишээлбэл 97 оноос хойш манайх одоо энэ шүдний эмчнэрээ ингээ хувьд гаргацсан. Дандаа хувийн эмнэлгүүд. Тэгэхдээ бол маш их ачааллыг эдгээр давсан. Яагаад гэвэл одоо өнөөгийн байдлаар хүний одоо шүд амны үйлчлэг хэдийгээр хувийн эмнэлгүүд гэсэн бүгдээрээ одоо манай одоо анхан шатны тусламж үйлчилгээ тэгэл одоо энэ гажиг сонгол төсөл шүд бас нэлийн сайн хөгжсөн шүү дээ. Одоо үүссэн сайн байж та. Сайн эмнэлгүүд байна. Дойрч имчгээд энэ мундаг эмч байна. Одоо дээд тэгээд юуны шүдний эмнэлгийн эмч байна. За миний мэдхээр одоо энэ гоо сайхан эмчгээд байгаа оюун гээд мундаг эмч байна тийм шүдний. За энэ дээр ч одоо бие дагаад хөгжөө явчихж байгаа олон сайхан эмчнэр байгаа. Энийн хажуугаар бүх эмчнэр одоо энэ хэмжээнд одоо ингээд хөгжиж эхлэх чинь бас боломж нь олдохгүй шүү дээ. Тэгэхээр шүдний эмнэлэг ямар байх шаардлагатай вэ гэдэг үндсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. За энэ ёстой нөгөө халдвараа тарааж болохгүй. Ариутгал халдвар гэдэг юм бол ном журмаараа өнөөдөр хүний хүслийг бүх багжаа нөгөө 3-аас 3 дамжсан одоо юм нөгөө 3-аас 5 ариутгалын одоо хэсэгтэй байна гэж заасан баг шүү. Тэр ариутгалаараа яаж ариутгах гэдгийг тийм ариутгалтай байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр нэг хэмжээ багт нь танах тийм одоо 3-аас 5 өрөө байхгүй байна, ариутгал байхгүй байна гэдээ хаачиж болохгүй. Энэ хүн чинь бас л одоо гал унтрааж байгаа хүн шүү дээ. За тэгтэл л шүү дээ. Шүдийг одоо эмчилэхэд юм уу одоо онцлоход мэдээж эрэг онцлохоо гэдэг юм тоног төхөөрөмж гэдэг юм бол маш чухал хэрэгцээ. Тийм эмэг эмнэлэг болгоныг тиймтэй байгвал энэ үлгэрийн үстэй. За тэгээд дараа нь бол одоо ингээл одоо ёстой нөгөө шүдээ үйлдвэрлэлээ гажиг цэцэл сонгол цэцэл тийм шүд имплант гэж ингээ яриад болохоор лаборатори нь хажууд нь байхгүй бол яаж хийх юм бэ тийм ээ хүний аманд одоо хүчээр нөгөө юу яатсан юм а тааруулах юм уу хаашаа тэгэхээр лаборатори юм чинь цуг байж байгаад ерөөсөө нөгөө эв нэгдэл хамтрал багаар ажиллах гэдэг юм чинь маш чухал байхгүй юу тэгээд хамгийн гол нь өвчлүүлчихэл эмчлэх гээл ингээл яваад байгаа биш энэ хүүхдүүдийг чи хайрлах хэрэгтэй өвдүүлэхгүй байхын тулд урьдчилан сэргийлт гэдэг юм шиг улс бодлогоор хүчээр хийдэг байх. За одоо тэгэхээр би одоо энийг юу гэж харж байгаа вэ гэхээр ингээд 50 тэрбум төгрөгийг ингэж яхаар 50 тэрбум төгрөгөндөө ч юм уу одоо юундаа чинь одоо нэг том сайхан төв байгуулах хэрэгтэй. Тэр төв дээр бааз тий. Тийм шүү дээ. Бүгдээрээ ариутгал халдвар нэгдсэн ариутгал халдвар гүйтгэлтэй. Одоо нэгдсэн тийм том лабораторитой. Тийм шүү дээ. Хинч ирээд ажиллахад бүх юм нь бэлэн. Энэ төвлөрсөн ариутгал халдвар гүйтгэл нэгдсэн лаборатори тэгээд тоног төхөөрөмж энэ бүгдээрээ бэлэн байж байгаа. Тэгээд тэр чинь одоо энэ том төвд энэ урьдчилан сэргийлтийн хэсэг гэж заавал байх хэрэгтэй. Бүр хүчээр одоо тэдэс тэдэн насны хүүхдэд тийм урьдчилан сэргийлт хийнэ гэд. Ёстой нөгөө нэг одоо юу гэдгийг хороогоор нь юм уу одоо сургуулиар нь юм уу одоо ингэсэн тийм төвүүд нь одоо тэнцээ байж байхад хэцгүүд нь очиод за одоо Улаанбаатар тэртээ тэргүй бөөн төвчрээ одоо ийм юу байгаа. Ямар Солонгос яваад эмчлүүл гэж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр одоо 3-4 км 4-5 км хүүхдтэйгээ шүдний төлөө жилдээ нэг удаа юм уу сард нэг удаа юм очиод үзүүлээд урьдчилан сэргийлтийн заалгаад хийх ёстой юм хий ингээ яваад ах ёстой байхгүй. Урьдчилан сэргийлтийг цаг хугацаагаар одоо ямар цаг хугацаанд нөгөө эмч нь үзэж байгаа л хийн штэ. Энийг л хийх ёстой байхгүй. Тэгээ эмчилгээ гэдэг юм байна. Эмчилгээ. Тэгээ эмчилгээний бүхэл бүтэн тасаг байхад жоод эмчилгээний тэн чи 40-50 эмч ажиллаж болно шүү. Төв нагаан чинь. Тэгээд энэ чи одоо ингээл ёстой нөгөө химиш үдээ хийж болно, гажиг цэцгэлээ хийж, согцлаа хийж болно, имплант бүх юм аа. Сургалтаа тэн чи бааз нь хажууд нь байх ёстой байхгүй. Тэгээ эмч нар нь тэнцэнээс сураад ажиллаад бүхэл бүтэн эрдэнэ төрийн сургалтанд ч байх ёстой. Тэгээд тийм л юм аа хийж авбал нөгөө үлдэцтэй. Тийм ээ. Нэгд одоо ийм мөнгө зарж байгаа юм ч тийм. Тэгээд энийг далимдуулаад би хэлэхэд ингэдэг. Энэ төсөл хэрэгжинэ гэж одоо энэ яамууд дээр нэг сайхан юм явж байна.
Эний чи одоо энэ төслийг хэрэгжүүлэхэд эргээд энэ улс чинь энэ төслийн чинь мөнгийг төлдөг шүү дээ. Зүгээр төслөөр ингээд баг мөнгө олоод ирлээ тэрнийг нэг сайхан хуваарлал нэг хэдэн жил ингээд баргадаг тийм зарчмаасаа илүү тэгвэл төслийг одоо улс ингээд эргээд төлөх тийм хэмжээнд байд хэмжээнд төслөө сайхан хэрэгжүүлж чадахгүй хувийн байгууллагууд дээр төслийг хэрэгжүүлэлтэй. Хувийн байгууллага яг энэ мөнгийг чи эргээд төлөхдөө маш одоо мундаг тооцоотой, маш мундаг үр дүнтэй л хэрэгжүүлнэ шүү дээ. Тэгвэл одоо ингээд нөгөө төр хувийн хөгжлийн хамтын ажиллагаа юу юун дээр явах вэ гэдгийг бас л манай эрүүл мэндийн яам болцох хэрэгтэй л байна. Тэр яг шүдний хувьд бол би бас ийм мэдээлэл уншижсэн. Тэгээд жишээл Япон орн бол одоо ингээд шүдний хүчингөө ус орн болсон гэж иргэдэн. Тэгээд яад ингээд гисэн чи ерөөсөө ингээд баг насаас махуулаад ерөөсөө ингээд тогтмол хугацаанд бүгдээр шүдээ үзүүлж идэг. Тэгэл шүдээ дэмжлэн урьдчилсан тань хэлдэг байгаа шүү дээ. Урьдчилсан зэрэглэх үйлчлэгээ хийгээл за ээжүүд ингээд гихчээ ингээд арга хэмжээд ордоор авдаг учраас одоо тэгж шүүд хүндэрдэг асуудал баг шүүд авдаг юм уу тий одоо шүүд одоо тий том одоо юу тийм асуудал байхгүй болсон гэж. Тэгэхээр энэ яриад бас энэ тал руу явсан тий ер нь бол тийм нэгдүгээр тийм хийсэн дараа цаашдаа бол ингээд иргэдийг өөрсдөө нэг эрүүл мэндийн боловсролтой сургах тий. Тэгээд бол одоо энэ ухамсарлуулах тэгээд эрүүл мэнд үнэтэйг ойлгуулах тэгээд дараад нь яг ийм хөвшүүлчүүл иргэдийн оролцоо бас нэлээд ярьж байгаа тийм. За иргэдийн оролцоо маш чухал тий. Ганцхан одоо хүчээр төрийн байгууллага юм уу одоо ингээд дээрээс нь хүчээр хийгээд байгаатай биш. Тий. Хоёр талаас одоо тэгвэл одоо энэ нийгмийн асуудал хариуцсан бас нэг өчнөө олон ажилтнууд хаасаг л байгаа үстэй. Тэдний оролцоо гэж байна, сургуулийн оролцоо гэж байна, их эцгийн оролцоо гэж байна. Тэгээд одоо манай эрүүл мэндийн яамныхны оролцоо гэж. Тэгж хамтын юугаар шийдэн л дээ. Тэгээс биш нэг хоёр хүн хүчээр зүтгээд одоо энэ асуудлыг шийдэхгүй. Бүр болохгүй маа гэхэд одоо ингэж штэ. Нөгөө нэг 50 тэрбум төгрөгөө тэгвэл одоо хичнээн шүдний хэмжээдийн тэрэндээ хуваалаа гэхэд нэг удаагийн эмчилгээний тэршнээ төгрөг гэж яхаар энэ танад одоо хуваарлсан тэршнээ хүүхэд эмчлэгдэнэ. Энэ хүүхэд өвдөхгүй байх ёстой. Тэгвэл тэр эмч бүх арга хэмжээг аавна. Урьдчилан сэргээлтийн тийм эмчилгээгийн чинь юу гэж өвдүүлэхгүй байх талаа арга хэмжээ аавна гэдэг талаас нь бас одоо юу бодолцох хэрэгтэй л байхгүй юу. За тэгэх боломжгүй бол одоо ядаж нэг төвлөрсөн нэг үл төстэй юм хийх ёстой юм аа. За та бүхэн цаг одоо энэ өндөр яриад одоо дуусахгүй. Яриад дуусахгүй. Тэгэхээр яг чухал ярьлаа ш та бүхэн одоо энэ бодлогын чиглэлтэй зүйл ярьлаа, үлдэстэй зүйлийн тухай ярьлаа, өрчсөн зүйлийн тухай асуудал ярьлаа тийм. Ер нь бол ялла. За гол асуудал бол одоо та удахгүй болсон том ажил хийж байгаа юм байна. Чуулган тийм. Тэгээ энэ одоо чуулган бол одоо Монголын мессеж тэр хэдэн мессеж үү тийм. Одоо яг тэр мессежтэй би одоо бас тоогоор. Одоо яг энэ дэр гарч ирж шүү дээ. Одоо жишээлбэл манай чиглэлийн мессежүүд тэршний мессежүүд байдаг. Тэд нь хувийн эмнэлэгт, тэд нь улсын эмнэлэгт, тэд нь хувийн эмнэлэгтэй ч гэдэг юм уу. Улсын одоо тэдэн эмнэлэгтийн салбарт тэгж ажиллаж байгаа гэдэг юм уу. Одоо яг ийм нэгдсэн тоо баримт гаргах ч юм уу. Одоо ингээ энэ салбарын тухай мэдээлэл авахд юм уу. Бид нар бас ном гаргах гэж. Тэр номноос одоо бүх мэдээллийг нэг дороос нь үзэж болохоор. Ер нь бол мессеж манайх бол чадварлаг мессежчдэг олон байдаг. Оо тийм шүү дээ манай эмчнэр. Монгол хүний одоо нэг оюун ухаан гэдэг юм өөрсний чадвар бол одоо бас дэлхийд гайхалтай шүү дээ. Ген нэг өөр юм шиг байгаа. Тэгсэн хэрнээ үнэлэмжинд байхгүй болохоор л одоо тэгээд төр зэсэг одоо яаж эмчнэраа, совилагч нараа хамгаалж үлдэх үү гэдэг дээр хамгийн их бодлогыг барих хэрэгтэй. Ер нь бол одоо үнэлэмжээс гадна бас нэг асуудал байгаа нэг ингээд хуульд бас нэг нэмэлт өөрчлөлт орцсон. Тэр хуулийн дээр бол одоо үүдээ эмч одоо сая өөрөө хэлсэн шүү дээ эрсдэлгүй ажил гэж биш шүү дээ. Эрсдэлтэй. Тэгэхдээ тэр хүн санаатайгаа юм хийхгүй. Тэгэхэд бол нэг тодорхой нэг эрсдэл хагаад бол эмчийг бол одоо давд даршгүй хэмжээгээр торгоно. Дээдлэлт нь бол одоо яллна гэсэн заалт их хортой заалт бас байгаа. Энэ бол бас таанаас чуулганд ярьсан юм байна. Одоо бид нар хэлсэн шүү дээ. Одоо тэгээд би одоо нэг яриад байдаг юм нэг юм ярьдгийг. Эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн эдийн засагч гэдэг мэргэжил бий болчлоо. Тэгээ энэ бол бас нэг бол. Тэгвэл эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн хуульч гэдэг мэргэжил яагаад байхгүй байгаа юм. Тийм байхгүйгээс болоод эрүүгийн хуулинд одоо сонин зүгээр иймэрхүү аимшигын заалд орчиход байгаа юм. Шаардлага хангаагүй нөхцөлд эргэтэн шилжүүлэн суулгах юм уу цус цусан бүтээгдэхүүн бэлдвэл гэж байгаа. За цус цусан бүтээгдэхүүн бэлддэг газар бол тэртээ тэргүй одоо шаардлагаас ийм үйлдвэр нь одоо байгуулагдсан нэг л байгаа. Тэрэнд одоо дотоод дүүрэн журмал байна үхээс тэрнийг хуулинд оруулах шаардлага байхгүй. Харин одоо эргэтэн шилжүүлэн суулгахыг 1 эмнэлэг, 2 эмнэлэг, 3 эмнэлэг өшөө цаашаа ижнэж болох байна. Ингэж өөрөж юм. Тэгэхэд одоо энэ чи ийм шаардлага хангаагүй нөхцөл одоо хийсэн бол гэж байгаа байхгүй. Тэгээ ийм хууль хэллэг байдаг юм уу?
шаардлага хангасан нөхцөл гэдгийг юу гэж хэлхий юугийн шаардлага хангасан гэж байгаа эмч нь юм уу, соёлогч нь юм уу, тэр орчин юм уу, багж нь юм уу, хийж байгаа хаалгаа юм уу гэж бүгдээрэнд нь шаардлага хангасан нөхцөл гэж юу хэлдэг юм бэ гэдгийг тодорхойлж шаардлагатай болчихно шүү дээ. Тэгсэн дор зүгээр харин эмч соёлогч нарын одоо буруутай үйл ажиллагаа нотлогдвол гэж оруулж болно. Ядчил одоо оруулах гэдэг байгаа юм бол. Тэгэхдээ эн чинь эргэтэн шилжүүлэн суулгана гэдэг чинь багаар ажилладаг багийн ажил болохоос нэг эмчийн нэг соёлогчийн буруутай үйл ажиллагаа биш шүү дээ. Тэгэхээр одоо бүгдийг аваачаал шоронд хорчих нь л дээ. Одоо эрсдэл гарлаа гэхэд гизээ ийм болгоомжгүй хууль. Тэгэхээр энэ бол бас Монгол эмчээр ажиллахгүй байх тий. Үгүй тийм шүү дээ. Эрсдэл гарахгүй. Бидний зүрхийг одоо бүр ингэж эмчтэрч бас нэг эрсдэл алах юм биш шүү дээ. Үгүй эрсдэл гаралгүй яг би хэлсэн шүү дээ. Ямар ч үед бол эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш заавал эрсдэл гарна гэж байгаа үгүйсгэхгүй гарч болно. Тэгэхээр заавал ийм хууль тавьж хуулинд одоо энэ хуулийг оруулж байгаа хүн ч гэдэг юм уу. Одоо тэгээд ямар хүн юу бодож ингэдгийг одоо ингэж олон асуудал гарах л байх л да. За нэг олон асуудал. Энэ олон асуудлын хариултын эрүүл мэндийн яам эрүүл мэндийн яамны одоо бодлого хариуцсан хүмүүс бас ингээд ойр өгөх байх гэж бодож байна те. Та бүхэн ярьсан ингээд өндөрлөлтөд шаардж. Тэгээд та одоо таны одоо ингээд санаачсан ажил бас бид нар бас бүтээсээ энийг эрүүл мэндийн яам төрөлд дэмжээсээ гэж одоо бид нар бас ингээд шинжилгээс хүсэж байна. За дээр нь таны одоо зохион болгочоо тэр энэ чуулганд бас тий энд бас амжилт хүсье. Ийм эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхийн төлөө явж байгаа бас сэтгэлтэй хүмүүс биш үү? За энэ одоо хүсэл эрмэлзэл чинь бас ингээд биелээсэ гэж тэндээ одоо уншигчтай хавнаас үзэж байгаа хүмүүс хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр одоо би ч гэсэн та нартай баярлж байна. Бас нэг ганц нэг хүн ч гэсэн энэ салбарын буюу одоо ингээ хүний хийх гэж байгаа үйл ажиллагааг манай одоо төрийн том төв байгууллагаас илүү ойлгож ингэж бас ярилцсан явдал байна. Тэгээ бүгдэнд нь бас амжилт хүсье. Бүгдээрээ одоо манай Монголын ард түмэн бүгдээрээ эрүүлэг сайн сайхан амьдрах юм. Амьдрагаа гэдэг тий. Тэрний төлөө эмч өдр одоо зүтгэнэ мэдээж хэрэгтэй. Эрүүлэг аз жаргалтай байна. Тий. Эрүүл аз жаргалтай Монгол хүний төлөө гаргаж явъя. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.